Би сая ингээ өөртөө ганцаараа яриа сууж байхдаа тэрийгэ бичлэг болгоод авчих юм бол дараа нь надад айгүй хэрэгтэй байх юм байна гэж бодоод тэг би одоо бичлэг хийгээ сууж байна. Би юуны тухай өөртөө ярьсан бэ гэхлээр санхүүгийн доктортой байдлыг би өмнө маш буруу ойлгодог байсан байна. Одоогийн миний яг өнцгөөс ингээ эргээд бодоход би ямар буруу ойлгодог байсан байна гэдгийг анзаарч байгаа хгүй юу. Өмнө би санхүүгийн доктортой байдлыг юу гэж боддог байсан гэхлээр ингээд хүн сар болгон тогтмол орлого олоод тэрийгэ захиран зарцуулаад тэгээ юм болгоно гэж ярьдэн штэ хүмүүс. Тэгээ ямар нэг эд зүйл болгох, тэрийг үн цэнэ хадгалж үлдэх эд зүйл болгох гэж ярьдэн штэ. Их тийм байх юм бол тэр бол санхүүгийн доктортой байдал юм байна гэж би боддог байсан маань буруу байсан байна. Тэрийг маань надад ойлгуулах амьдралын нэг эргэлтийн цэг ирсэн юм аа. Гэтэ ер нь хүний амьдрал нэг тийм сэтгэл зүйн хувьд, ажил карьерийн хувьд, бие махбодын хувьд, хувь хүний хувьд ингээд нэг тийм өөрчлөлт авчирдаг эргэлтийн цэгүүд байдэн штэ. Жишээлбэл ингээд шинэ ажилд орох, ажлаа солих, тэг шинэ орчинд орох, өөр улсаас ирэх гэдэг ч юм уу зав. Ингээд нүүж суух, мууртай болох ийм нэг эргэлтийн цэгүүд ингээд байгаад аахгүй. Тэнгүүд миний эргэлтийн цэг юу исэн бэ гэсэн чинь сайхан манай нөгөө дүүгийн бие өвцөн ярьсан шүү дээ би нэг бичлэгэн дээр. Тэгээ яг тэр үед би нөгөө юм санхүүгийн хувьд аав ээжтэй ингээд дэм болчих гээд тэгтэл надад хадгалсан юм юу ч байдгүй. Уг нь нөгөө нэг би хадгалаад идэв гэсэн байхгүй юу. Гэхдээ нэг хадгалаад хадгаламжаа цуцлаад, нэг хадгалаад цуцлаад өөр юм тэрийг ингээд зориулаад тэгсээр хагаад яг хэрэгцээтэй мөнгө ингээ үгүй гэтэл яг хэрэгцээтэй байгаа төвшнөөс нь миний хадгалсан мөнгө бүр ингээ чүү яач бүр жоохон төвшөнд нь хүрж байгаа байхгүй. Тэгээд зээл авахаас үр аргагүй болоод тэгээл хүн зээл авд юм байна. Ер нь ямар нэгэн тийм нөгөө backup plan-г болонгуутлаа гинт зээл авч байгаа байхгүй. Тэгээ энэ бол миний хувьд тийм зөв шийдвэр гэж бодохгүй байна. Яг нь инфляц өндөртэй Монголын хувьд бас гайгүй зөв шийдвэр ч гэж магадгүй л те. Тэгээд энэ дээрээс би юу бодож авсан гэхлээр хүн нөгөө нэг зардлуудаа гаргачаад хадгална гэж байдаг юм байна гэдгийг ойлгож авлаа. Ийм учраас хүнд ер нь дор хаяж одоо жишээл надаа яг 4 данс хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэр 4 дансыг би яг тууштай сахилга баттайгаар одоо ингээ ангилж яг ялгаж тэрнээсээ зарцуулалт хийж ийж би санхүүгийн сахилга баттай доктортой байдалтай хүн болж хувирах гэдэг байгаа байхгүй юу? Тэнгүүт штэ ингээд хэрэгтэй байгаа. Өмнө бол би ингээ хоёр л данстай байдаг гэсэн заяа. Эхнийх нь болохоор хадгаламж солирчин харилцахын данс. Тэр нь нөгөө нэг цалингаа авдаг харилцах. Тэгээ нөгөөх нь болохоор хадгаламжийн данс байсан байхгүй юу. Тэр хадгаламжийн данс бол угаасаа тэгэл ингээл нэгдэл хагтал нэгдэл. Тэгээд цалингийн данснасаа би ингээ бүх юма хийдэг гэсэн заяа. Нүүр амны юм авах, гэр орондоо юм авах, цалин байрны зээлээ төлөх, муурныхаа утилитиг авах, тэ сөөх ус тоог цахилгаан контор юу гэдэг тэдрийг ингээ бүгд нь эхнийхээ даснаас энэ цалингийнхаа даснаас төлөөд идэв гэсэн. Тэгэнгүүт яг одоо миний санхүүгийн сахилга баттай байхын тулд хэрэгжүүлж эхэлж байгаа алхмууд юу вэ гэхлээр би нөгөө хоёр данс дээрээ нэмээд хоёр данс нээсэн. Тэг хамгийн ихний данс бол мэдээж миний цалингийн харилцаа байхгүй. Би эндээсээ зээлээ төлчин, орон сууцны зээлээ төлчин, тоог ус цахилгаан контор тэг би ингээд яг тэдрийг төлж ийж амьдрах ёстой. Тэг амьдрч чадах тэр зардлуудаа би эндээсээ төлчих байгаа байхгүй юу. Тэг эндээсээ нөгөө 3 данс руугаа мөнгө хийж байгаа. Тэг хамгийн ихний данс нь юу вэ гэхлээр нөгөө хадгаламжийн данс чинь ингээд 3-т орсон заяо. Хамгийн ихний данс нь юу вэ гэхлээр Дарин and Камала гэдэг нэртэй. Тэнгүүд тэр энэ дансанд болохоор би нэг сард 200-аас 250 мянган төгрөг хийх гээд байгаа байхгүй юу. Тэнгүүд би тэр сард тэг одоо жишээлбэл би энэ данснасаа нүүр амныхаа ямиг авдаг ч юм уу. Тэгээ би нэг 2 сартаа нэг удаа Камалад элс хоол авч өгдөг байхгүй юу. Тэнгүүд тэрнийгээ би энэ данснасаа авах хэрэгтэй болж байгаа байхгүй юу. За тэгээ гэртээ өөр жоохон жижиг шажиг авах хэрэгтэй юм байх юм бол би энэ дансаа ашиглана. Энэ данс бол яг зөвхөн нөгөө нэг энэ бол бүр яг амьдрахад зайлшгүй шаардлагатай төлбөрүүдэд төлж байгаа шүү дээ. А энэ бол би нэмэлтээр тэ арай нэг enjoyable байхын тулд ашиглаж байгаа гэсэн үг байхгүй юу? Камалагийн хувьд бол ялцчихгүй баг ихний данс юм байна л да. За тэгэнгүүт 3 дахь данс нь болохоор одоо жишээлбэл би энэ 2 дахь дансан дээрээсээ
ашиглахгүй тэгээ энд нэг би тэр сарда 150,000 төгрөг ашигласан байгаа л тэнд үлдсэн ингээд 100,000 төгрөг үлдчихэж штэ. Тийм бол тэрийг би би ямар мундаг юм бэ 100,000 төгрөг үлдээчлээ гэж хөөрч догтлоо тэр мөнгөө хэрэглэхгүй. Тэрнийхээ оронд энд байгаа мөнгөө энэ 3 дугаар даас руугаа хийж болно. Эсвэл бол за ер нь хийсэн л дээр. Яагаад гэхлээрээ штэ сар болгон би ийшээ 200-250,000 төгрөг хийж байгаа хгүй юу. Тэнгүүд дараа сартаа хадгалъя, дараа сартаа зориулъя гэсэн юм юусоо байхгүй. Тухайн сарын бажтанда би тэр мөнгөө ашиглаагүй л бол тэрийг дахиж ашиглахгүй. Тэрийг хаашаа явах вэ гэхлээр 3 дугаар данс нь юу вэ гэхлээр би жоохон бахасаа ингээм амар мөрөддөөсөхгүй. Европын орнуудаар ингээ гоё аялаад даманда Швейцар юмар идэгсэхгүй. Тэгээ тэр мөрөөдөл маань яаж эргэж сэргсэн бэ гэхлээр саяхан найзуудын шинжил хийгээд тэрэн дээр бид хэд нөгөө 2025 оноо дүгнсэн тийм презентацийн хүрхэн нэгэндээ тавьсан байхгүй. Тэрэн дээр манай найз 2 жил мөнгө цуглуулж агаад тэгээд ээж дүү хоёртойгоо цуг шингэний визэнд ороод ингээ гоё аялаа явсан гэд тэгээд тэр тухайгаа ярьсан чи би чинь бас нэрээ уг нь цалин авдаг хүн штэ. Би чинь бас ингэж бас хадгалж болох хүн штэ. За хичээгээд үзье гэж бодоод тэг би наасаа би бүр travel to Europe гэдэг нэртэйгээр нээсэн байдаг. Тэгээ ийшээгаа болохоор штэ би минимумдаа ингээ сарда сая төгрөг хийх ёстой болж байгаа хгүй юу. Хэрвээ энэ намар яг зорьсон хугацаанд аялыг гэх юм бол минимумдаа. Тэнгүүд энэ дээрс жишээлбэл би тэр сарда 100,000 төгрөг хэрэгэлсэн болвол тэрнийг шууд ийшээ хийнэ гэсэн штэ. Тэгээ макста энэ дээр би яг ингээ тооцоолж үзэнгүүт илүү гарлаа гэхэд би нэг 300,000 төгрөг ийшээгаа хийж чадах байхгүй юу? Нэмэлтээр тэгэхээр нэг сая 300,000 төгрөгийг ингээ ийшээгаа хийн заяа. Тэгж сахилга баттайгаар цуглуулж ийж нөгөө нэг мөрөөдлөө биелүүлэх гэдэг штэ би. Тэгээд хамгийн сүүлийн данс бол бүр хамгийн хэрэгтэй данс юм байлээ. Яг тэр нөгөө амьдралын эргэлтийн цэгийг маань надад ойлгуулж гисэн данс ахгүй юу? Энэ болохоор safety buffer гэдэг нэртэй. Тэнд би нэг сартаа 350,000 төгрөг гаруй төгрөг ингээ хийн. Тэрэндээ ерөөсөө гар хүрхгүй заяа. Яг энэ бол хугацаагүй хадгаламжинд хийж байгаа юм л да. Энэ гуруула хугацаагүй хадгаламж заяа. Яагаад гэвэл би мөнгө ашиглахгүй байвал тэнд чинь ингээ хоногоор хүү бодож байгаа штий. Жохон ч гэсэн амар инфляцтай улсад амьдарч байгаа учраас гэчээс тэрэнд инфляцид нь юу ч болохгүй те. За тэгээд энэ safety buffer дансанд болвол яг би зөвхөн сартаа төлөвлөсөн 350 л хийн. Илүү дутуу юм хийхгүй 350 л хийн. За тэгээ safety buffer маань ашиглагдахгүй байж агаад намар болчвол тэрнийгээрээ би яах нь аялалдаа зориулах нь байна. Тэгж ингэж би бүрстэн нэр бөө юм болж, бөө юм бодож, бөө Excel дээр баахан юм хийж иж яг ингэж хадгалаад, ингэж зарцуулаад ингэх юм бол би амар happy аяллаа хийх нь байна. Надаа ямар нэгэн гинти юм гарч ирэх юм бол би амар happy-гаар тэрэндээ ингээ мөнгө зориулах нь байна гэж бодсон. Тийм л энэ да. За тэгээд хэрвээ яг би намар аялчих юм бол гоё аялын влог хийнэ. Ингээ баярлалаа.